одоо бид нар өнгөрсөн хугацаанд бас их зөв үнэлт дүгнэлт хийж ээж, зөв оншилж ээж, одоо бид нар оншоо зөв тавьж ээж бодлогоо зөв болгох хэрэгтэй. Тийм учраас бол бид нар энэ хүүхд хамгаалал, хүүхд хөгжлийн асуудлыг хоёулангийн л авч явах хэрэгтэй. Зоосны хоёр тал. Тэр өнөөдөр эрсдэлт амьдарч байгаа одоо бидний байгаа одоо статистик тооцоолол 100 орчим мянган хүүхэд одоо эрсдэл бүлэгт одоо амьдарч байна гэж. Мэдээж энэ 100 мянган орчим хүүхдлөө бол бид нар хүүхд хамгааллын бодлого явна дараа гişүнэ. Нэг ч хүүхдийг бид нар орхихгүй байхыг хичээж байгаа. За ямар ч байсан нэг үе бодох юм бол одоо өнгөрсөн их хурлын манай эмэгтэй гишүүдийн Тэрсмаа манай өнөөдөр агентлагийн дараа баяр сайхан гишүүний одоо санаачилж батлуулсан Адрот гишүүний одоо ажлыг хахалж ажилласан энэ хүүхд хамгааллын маш сайн хуультай болсон бид нар. Одоо энэ хуулиа бид нар амьдралд хэрэгжүүлэх ёстой. За ямар ч байсан бид нар нэг үе бодох юм бол өнөөдөр 330 сум 170 орон дээр гэр бүл хүүхдийн асуудал хариуцсан нийгмийн ажилтнтай болсон. Хөлтөө болсон. Энэ бол маш том дэвшил. Тухайн суман дээр аль хүүхэд одоо аль гэр бүл одоо эрсдэлтэй хүүхдүүд байна вэ гэдэг ядахтаа ихлэ зөв тодорхойлчих. Энэ бол маш их том зөв одоо юу бол суур ажлууд болж чадна. За эндээс эхлэж бид нар одоо яг тэр хүүхдүүдийг аль гэр бүл дээр одоо эрсдэлтэй бүлгүүд байгаа юм гэдгийг зөв тодорхойлж та өөрөө сайн кейс менежмент гэж зөв зүйлийг ярьлаа. Тэр кейс менежментийг хийж ээж ингээд тэр хүүхд хамгааллын бодлого нь суман дээр, хорон дээр, аймаг дээр одоо явагдах ийм л тогтолцоонуудыг бид нар хийж эхэлж байгаа.